Өчигдрөгийн үзэгчтэй тэгэхээр дотны сэдв ток шоуны маань өнөөдрийн цааш нэг дугаар за Япон улсын Осакатаас та бүхэндээ хүрч байгаа байлээ. Энэ цаг мөчид хүндтэй сайхан зочныхоо өнөөдөр бас нэвтрүүлэгтээ урьж Монголынхоо нийт арт өмнө та бүхэндээ бас уулзах гад бид бүхэн өнөөдөр Осакатын төв талбайгаас одоо энэ хөө дугаарыг бэлтгэж байгаа юм аа. Тэгэхээр өнөөдөр бол манай жичин маань за Осака хотод амьдарч байгаа. За чөлөөт уран бүтээлч, зураач, оюун гэрлэгч маань хүрэлцээрсэн байгаамаа. Танд бас энэ үчи мэндийг хүргэе. Ямар сургууль төгсөж байсан, хинхүү мэрэгжлийг одоо яагаад зөвхөн Японд ингэж зураач мэрэгжлээ тойрох болсон талаар үзэгчтэй мэдээлэл авалцгаая. За. Би анх 1994 онд Японд Осакагийн их сургуульд суралцахаар ирсэн. Оюутан байх үед, оюутны байранд амьдарч байх үед Монголд ч юм бол бидний амьдардаг газар маань их удам өргөн штэ. Оюутны байранд амьдардаг байхад ягаад ч юм их давчцдаг байсан. Тэгээд стрессээ тайлах маягаар би эхлээд шүлэг бичиж эхэлсэн. Тэрнээс хойш миний уран бүтээлч болох зам маань тавигдсан юм уу гэж боддог. Яг хоо мэрэгжлийн жишээлбэл одоо зураач ч гэдэг юм уу тийм чиглэлээр би дээд сургуульд суралцаагүй. Оюутан байх үедээ өөрөө зурж стрессээ тайлж явсаар тэгээд зурагдсан олон бүтээлүүд маань одоо Япон хүмүүсийн нүдэнд тусч зургийн үзэсгэлэн гаргахгүй юу гэдэг санал анх ирээд тэрнээс хойш би оюутан байх үедээ зургийн үзэсгэлэн би даасан үзэсгэлэн 2000 оноос эхэлж гаргаж эхэлсэн. Тэрнээс хойш олон удаа үзэсгэлэн гаргаж явсаар агаад тэгээд одоо өнөөдрийг хүрсэн гэхүү дээ. Одоо бол яг би оюутан байхдаа стрессээ тайлж зурж исэн гэж эдгээр бол хэлэхгүй л дээ. Энийгэнт мэрэгжлийн зураач болсон болохоор одоо мэрэгжлийн зураач гэдгээрээ уран бүтээлч гэдгээрээ Японд би амьдарч уран бүтээлээ тойрон явж байна. 1994 оноос хойш өнөөдөр 2013 оны хүртэл тасралтгүй та өөрийнхөө эхлээд сонирхлоороо зурж эхлээд тэ ингээд эхнээс хойш нийт одоо хэдэн жил Японд өнгөрсөн байна вэ? 19 баг 20-д жил болох гэж байна тийм. Бүтэн 94 оны 4 сард анх иржсэн гэдээ бодохоор чинь бүтэн 19 жил болж байна. Одоо яг бид нарын сууж байгаа маань бол Осакагийн Мицукоши гэдэг их дэлгүүрийн урлагийн галерейн нэг өрөө байна. Энэ миний арталт энэ яг тэр үед гаргаж ирсэн нэг уран бүтээл маань жижигхэн зураг маань тавигдсан байгаа. Цагийн урсгал гэдэг нэртэй. Монд байдаг зураач хүмүүсийн одоо зургийнхын амьдралаас аваад үзэхэд бол над шиг ингэж явсан хүн яг хуу байхгүй гэж би хэлэхгүй л дээ. Гэхдээ цөөхөн байхаа гэж боддог. Ягаад гэвэл энд Японд бол юм болгон их өрсөлдөөнтэй шүү дээ. Тийм болохоор эхлээд зургийн мэрэгчлэр сурах хэрэгтэй. Тэгээд уралдаанд зураг явуулах хэрэгтэй. Тэгээ уралдаанд зурагчин хэрвээ шалгаруулна одоо зургийн дилер ч юм уу эсвэл зургийн галерейн эрх мэдэлтэй хүмүүсийн нүдэнд тусна. Тэгсний дараагаар тэд нар чи уран бүтээлийнхаа үзэсгэлэнг манай галерейд ч юм уу те энд гаргах уу гэсэн санал дээр нь тэгжиж үзэсгэлэнгээ гаргаж эхлээд хүмүүст ийм гэдэг зураач нэртэй гэдгээ мэдэгдэж одоо замаа тавьж явдаг юм да. Миний хувьд болохоор би Япон хүн биш. Би заавал тийм замаар явах албагүй. Одоо үзэсгэлэн гаргаж явах замд маань тийм зургийн дилер, зургийн галерейн тийм одоо мэрэгжлийн усуудтай танилцж уралдаанд зураг явуулж байсан. Тэнд шалгарчиж байсан, шагналж авч байсан. Яг тэгж явсны үр дүнд энэ Мицукоши их дэлгүүрийн галерейд одоо уран бүтээлийнхаа үзэсгэлэн гаргах тийм тохиолдол учирсан юм аа. Яг энэ их дэлгүүр маань бол өөр салбаруудтай л да. Яг миний одоо энэ амьдардаг энэ Осакагийн энэ их дэлгүүрийн салбар маань болохоор байгуулагдаад жил гарсан болж байгаа. Тэгээ урд нь яг гадаад уран бүтээлч үзэсгэлэн гарч байгаагүй юм билээ. Тэгээд яагаад гинт гадаад уран бүтээлчийн үзэсгэлэн гаргах бол анхдагч шүү дээ тийм яриа гаруулна бид нар үзэгчдтэй худалдан авагчтай юу гэж тайлбарлах вэ гэсэн тийм яриа тийм яриа асуудал биш л дээ. Зүгээр гарсан тийм болохоор ямар нэгэн сэдвтэй холбож өгөө тийм яагаад заавал Монгол гэдэг болсон юм бэ гэд тэгээд тухайн үед сэдв хайж авах үед нодлон 2012 онд гадаад харилцааны 40 жилийн гэж болж ирсэн. Тэгээд тэрнтэй холбоод Монгол Японы гадаад харилцааны 40 жилийн гэсэн
тийм одоо сэдвийг тавиад тэгээд миний үзэсгэлэн нотлонгийн 12 сард энэ галерейд гарсан юм аа. Аха. Монголоос бол анхдагч нь бүр Монгол байтугай одоо нөгөө гадаадын уран бүтээлчдийн анхдагч нь Яг энэ салбартаа тий. Аха. Гэсэн хэдий ч энд бол Японы одоо уран бүтээлч зураачд бол нэлээд нэртэй хүмүүсийнх нь уран бүтээлээ тавьддаг юм шиг байлаа шүү дээ. Янз бүрийн галерейд яг үзэсгэлэн гаргаж болно. Яг их дэлгүүрт Монголд одоохондоо тийм хэв маяг тогтоогүй байж магадгүй. Японы яг их дэлгүүрийн галерей гэдэг жоохон өөр орнуудаас арай жоохон өөр юм уу гэж би боддیں۔ Яг хүн их дэлгүүрээс одоо үйлчлүүлдэг хүн их дэлгүүрээс үргэлж юм худалдаж авдаг ч юм уу тийм. Тэгэхээр арай жоохон тийм статус ч юм уу тийм ойлголт бас байдаг шүү дээ. Тэрнтэй адилханаар их дэлгүүрт байдаг галерей гэдэг маань яг тухайн чиглэлээр уран бүтээлээ хийгээд тодорхой хэмжээний одоо хүмүүст мэдэгддэг болсон ч юм уу тийм. Эсвэл нь хүмүүсээс арай өөр онцлог ч юм уу гэсэн тийм одоо сонголттой уран бүтээлчид хөвчлэн их дэлгүүрийн галерейд уран бүтээлийнхаа үзэсгэлэн гаргадаг л та. Хоёулагийн ард одоо яг таны уран бүтээл тавигдсан байгаа шүү дээ. Энэ зургийнхаа одоо утга болоод тэр нь хэрхэн яаж бүтсэн түүхээс нь хаваалцвал нэг уран бүтээлч үнд чинь онгод орно гэж яддаг шүү дээ. Бодит яг нүдний өмнө харагдаж байгаа ямыг би тэр чигээр нь одоо цэцэг байлаа гэвэл цэцгийн дэлбэж гэдэг юм уу тийм варта цэцэг ч юм уу тэр чигээр нь зурдаг хүний сэтгэлийн дотор байдаг ямыг одоо байгалийн үзэгдэл ч юм уу одоо цэцэг бол цэцгэр ч юм уу тэргээр дамжуулж ямар нэгэн санаа болгож тавья гэдэг нь миний зургийн гол онцлог байдаг. Тэгээд энэ арталд байгаа зураг маань цагийн урсгал гэдгийг тайлбарлсан ийм зураг байгаа. Яг одоо бүр наривчлаад харах юм бол одоо цэцгийн дэлбээ голоосоо дэлгэрч байгаа юм шиг яг харах хүнд янз бүрээр харагдаж магадгүй л тийм. Зарим одоо нэг дэлбээнүүд нь ингээд хатаад унж байгаа хийсэж байгаа ч юм уу гэсэн тийм утгатай. Тэгээд энэгээр юуг би хэлэх гэсэн бэ? Ямар юм дүрслэх гэсэн бэ гэвэл нь одоо цаг үргэлж нэг юм хിവэрэ байдаггүй, адилхан байдаггүй, үргэлж юм ургаал дэлбрээд байдаггүй, эсвэл нь унаад хатаад ч юм уу ямар нэгэн юм үргэлж мөнхийн оршдоггүй, үргэлж одоо ээлж дугаартай юм солигдож байдгаа гэсэн тиймэрхүү утгатай зураг юм. Таны зургийн философи нь одоо философи тал руугаа илүү хандсан гэж ойлгож байна. За тэгж хэлж болно. Одоо яг энэ цагийн урсгал нэртэй зурагтайгаа холбосон цагийн урсгал дөрвөн мөрт бас бичдэг гэж байгаа. За дэлгэрч дэлбэлж унах хатах хоёрын дэндүү дамгаалж аль нэг нь үргэлжлэхгүй. Урсан хөвөрч өөрчлөгдөг нь хууль жам юм. Улигтай юм шиг нэг янзаараа улирах юм үгүй. За баярлалаа. Оюун агч 1994 онд одоо Японд ирж байх үе. За 2013 онд ингээд Улаанбаатар хоттой их орондоо очисон чинь ямар санагдаж байх юм? Тухайн үеийн ялгаа эрсдээс байгаа ах та. Өөрчлөгдөжээ. Анх 94 онд намайг Монголоос Японд сурахаар ирэхэд бол яг ардчлал бий болсны дараах үе одоо юм хомс гэх юм уу те эд материалын хувьд ч татвансаас оюун санааны хувьд гэж би хэлээгүй. Тийм одоо янз бүрийн шинжилэл гарч ирэх гэж байгаа юм уу? Яг тийм хэлж байгаа ихэн үе байсан. Тэгээд яг тэр байгаа үеийн Монголоос Японд анх ирэхэд боллоо тийм юм шал өөр одоо харагддаг байсан л та. Тийм наацхан гэхэд монголчин цөөхөн амтаа улсууд шүү дээ. Японд түрэл ирэхэд энэ олон хүн хаанасаа гараад ирд юм болоо гэж зүгээр явж явах тундад хүний олон хүний дотор л ядрах ч юм уу тийм ээ. Тийм юм байдаг байсан. Сая би цагаан сараар 2013 онд Монголдо харахад бол Монгол тэр 94 оны Монголдо бол харьцуулах юмгүй болжээ. Монгол маань сайхан хөгжиж байна. Тий одоо Японд байдгүй ч юм байна. Японоос сайхан юмч байна Монголд. Тий хүмүүсийн одоо сэтгэлгээ оюун ухаанч илүү 94 онтой харьцуулахад өөр болжээ гэж би хэлэхээр байна. Японд ирээд нэг зүйлийг харж байхад Монголынхон
хүмүүстэй л уулзахыг илүү хүсэж байна лаа. Монголынхаа та бүхэнтэйгээ уулзаж Монголынхаа нийт ард түмэнтэй бас сэтгэлийг нь хуваалцахыг үнэхээр их хүсэж тэр зорилгоо биелүүлэхийн тулд өнөөдөр тантай ингээд уулзж байгаа юм л та. Та бүхэнтэйгээ уулзж хахад үнэхээр ингээд сэтгэл зүрх маань огшоод байгаа. Яа тэгэхээр үнэхээр том амжилт гаргасан оюунлаг хүмүүс маань өндөр Японы нийгэмд цуг ингээд зэрэгсэд алхаж байна. Тэгэхээр таны хувьд та хэр үндэсрэх хүн бэ? Үндэсрэх гэж хэлэх үү? Яг хүн болгоны санаа өөр л доо. Би Монголд төрж өссөн, би монгол хүн, би Монголд ч бай, гадаад ч бай. Миний Монгол гэдэг бол хаач авсан өөрчлөгдөхгүй шүү дээ. Харин ч Монголоос гараагүй ч юм уу эсвэл Монголдо тэр чигээрээ байсан бол одоо эх орныхоо тухай одоо байгаас арай хүрхгүйгээр боддог. Хайрлах тийм хайр гэж хэлж болно л. Элэг зүрх сэтгэл дотор эгнэгт халуунаараа орших их орон минь Монгол минь. Ээж аваас заяаж хүн болсон эмээ өвөөгийн буйнд торнож эрхэлж хүүхэд насаа үдсэн энэ би өсч эрийн цэнд хүрсэн эрхэм нутаг минь Монгол минь. Харийн газар дутах юм үгүйч халуу шатааж зүрхнээ орших хүний их нутаг ганцхан дутна. Эргээд харих бүрт хайрлаад инхрийлээ дугтдаг ээж аав минь, эгч дүүс их орон минь үгүйлэгдэн. Гадаад оронд дурлах юм цөөнгүйч, гаднаа гарахгүйч дотроо нуух, гадуурхсан хүний сэтгэл илүүдэн, гаргаж нэгийг үзүүлэх бүртээ гандан буурахгүй Монголоо гайхуулж би зурж дүрслэнэ. Ариун дагшин нэрт Монголдоо аав ээжийн төрүүлсэн нутагтаа агуу гигэн ухаант хүмүүстэй ард жирийн цус нэгтэндээ ах цахаа хүндэлдэг заншилтаа хайртай би хайрлуулсан би. Энэ 100 бахаада миний номон дээр одоо монгол хэлээрээ би бичсэн юмнуудаа хэвлүүлээ гэж тийм одоо жоохон төлөвлөгөөтэй байгаа. Сарны илгээмжийн үг гэсэн тийм нэртэй шүлгийн одоо төвөр маань гарах юм. За яг хөө би нэг өнөөдөр тийм одоо нэрд гарсан ч гэдэг юм уу те хүнээс илүүдээ ч гэдэг юм уу тийм юм бол байхгүй штэ. Харин ч одоо амьдрал яхаа хүн болгонд л одоо юмын тохируулаад өгч тийм үү гэж би боддtiin л да. Яхаа нэг юм нь илүү байлаа гэхэд нөгөөх нь дутуу байх жишээтэй ч юм уу. Одоо тухайн хүний энэ дэлхий дээр хүн болж төрөөд хийж бүтээх ёстой ч юм уу тийм нэг томилолт гэх юм уу даалгаварч гэх юм уу тийм юм байдсан болов уу гэж боддгийн. Тэгэхээр хүн болгон тийм ямар ч хүн адилхан шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө зөвхөн л өнөөдөр хийгээ явж байгаа ч юм уу аль эсвэл нь дуртай юм а ч юм уу баг гэлтэхгүй одоо хаялгүйгээр үргэлжлүүлэл явах юм бол ямар нэгэн хугацааны дараа ч тийм үү аль эсвэл нь тэр зүйл чинь одоо өөрийн чинь одоо хизэж хаяхгүй гэдгийг би телевиз үзэгчтэй хэлмээр байна. Зорилго гэж хүнд маш том зүйлийн нэг байдаг шүү дээ. Зорилгодоо хүрэхийн тулд хүн маш их шантардаг байх гэж боддیں۔ Зорилгыг та юу гэж тайлбарлах вэ? Та өнөөдөр зорилгодоо хүрч чадсан уу? Зорилгодоо хүрнэ гэдэг бол миний хувьд бол хизээж бүтэхгүй юм шиг санагдтыг. Гэхдээ хүн зориггүйгээр амьдарч болохгүй. Хүн болгон зоригтой утга учиртайгаар төрж энэ дэлхий дээр оршин тогтнож байгаа болохоор тийм болохоор заалчгүй би юм том юм бүтээх ёстой ч гэдэг юм уу. Тэрний араас үхэн хатан явуулгүйгээр зөвхөн өнөөдөртөө л ад жаргалтай өнөөдөртөө өөрөө сэтгэл ханаад өнөөдөртөө өөр хүмүүсийг хайрлаа явж хахад тэр маань л одоо тэр том одоо яриад байгаа зориг гэдэг юм уу да тэр лөө хүртэлж аваачдаг ч гэх үү тэрэнд хүрэх зам юм уу гэж бод. За баярлалаа оюун агчээ. Тэгээд тантай ярилцгаа суухад маш сайхан санагдчихлаа. Үнэхээр таны хэлсэн бүхэн тань одоо ингээд дотн ярилцж байгаа бүхэн тань хэдэж миний зүрх сэтгэлээс мартагдахгүй байх гэж бодож байна. Тэгээд бас бидэнтэй хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Осака хотоос та бүхэндээ чөлөөт уран бүтээлч оюун гэрлэгчтэйгээ